Оростой намайг дөрвж өгөрөө өндрөн талбарлын бүрэн хүлээж авч бүрэн удирдахад эзэн 5 өдөрт дагуулж чиглүүлж өгөх болтугай гэж танд даатгах чинь. Залбирлын өмнөөс бүгд хамтдаа судлахаас ойлгох зүйлс байгаа. Тэр нь юу гэвэл яг олон зүйлсүүд хүмүүс махан биенээр санддаг. Сүнслэг зүйлүүд ерөөсөө болохгүй байх тохиолдлууд байдаг. Махан бие ба сүнслэг зүйлсийг хоёул ингэ харах анзаарах зүйлсгүй зөвлгөөлөх зарим тохиолдолд хүмүүс яадаг вэ бол махан биетэй хүнтэй ярьж ийн гэж байдаг. Хүнтэй яриад альва зүйлсүүдийг махан биеэр шийдэх гэдэг хад хэрвээ тэр сүнслэг юм харанхуй тийм харагдахгүй тийм бодит биес хүн дээр наалдсан юм уу дотор нь орцоод наалдсан байх тохиолдолд тэрийг хөөх хэрэгцээд байдаг. Тэгвэл энэ альва нэгэн хүнийг удирдах болж чадахгүй. Тэгтээ хүнд хажуудлаар тийм бодол өгөх юм. Хүн ингээд альва нэгэн зүйлс төр одоо ингээд юм за юу гэдэг юм порнографи үзэж ч юм уу те компьютер тоглоом дондол юм уу архитан сохтуур хөдөлтөнд дондолт юм уу эдгэрх зүйлсүүдтэй хүмүүс ингээд тулаад байж хаад тэдгээр зүйлсээс өөрийн хүчээр гарья гэхээр гарч чаддгүй гарах гад үнэхээр ойлгосон боловч дараачийн удаа дахиад соригдоход яг дахиад унцдаг. Тэгээд ингээд удаа дараал унсараад өөрөө муу юм байна гэж бодоод нэрнээ дийлдэхгүй тэгээд энэ боочлогдоо яваад байдаг. Махан биеэр хүн хүсэж нэгөр хүсэж байгаа. Хүсэж байхад ер нь яг саад болж байгаа зүйлсүүдийг сүнслэгээр л хонь. Сүнслэгээр шийднэ. Тэгэхээр юу бол бидний тэмцэл бол мах цусны эсрэг биш маа харин харанхуй захирагчид эрх мэдэлтнүүд эсрэглээ гэж Эфес 5 дугаар бүлэг дээр хэлсэн маа 6 дугаар бүлэг дээр тэгэхээр бид нар яах вэ? За тэгвэл одоо би яах вэ? Тэг юу яаж шийдэх вэ те? Энэ байдлыг би таагд уншаад яг одоо Эфес 6 дээр хэлэхэд те 6-гийн 12 дээр учир нь бидний тэмцэл бол махан бие ба цусны эсрэг биш харин захирагчид эрх мэдэл энэхүү харанхуй ертөнцийн хүчнүүд тэнгэр дэх бузар мөгийн сүнслэг хүчний эсрэг үл яаж байгаа. Тэгээд эдгээр зүйлс бид нар хөөх нь чухал, хөөж цэвэрлэх нь чухал. Хүмүүс ингээд олон хүмүүс маш олон хүмүүс ингээд нөхрийнхөө төлөө залбирлаа, хүүхдийнхээ төлөө залбирлаа, архиугаатай ингээд тэгээд хүн өөрөө залбирч чадахгүй залбирч чадна. Хүмүүс хэрвээ нүдэн чинь яг энэ төр хүмүүс байгаа бол хамтдаа ингээд залбирахад аав ээж нь хүүхдүүдээс тэр зүйлийг чөлөөлж бол бурханд итгэдэг хүн байвал бүр чөлөөлөд өөр асуудалгүй. Хүүхдийнхээ төлөө одоо ингээд залбирлаа гэж бодоход хүүхд нь архиудлаа гэсэн тийм өмөрхөө одоо залбирлын сэтэв байлаа гэж бодоход нөхөр нь архиулаа. Зөвхөн аав ээж нь архиулаа гэсэн саж байлаа гэж. Тэднээс сүнслэг зүйлийг сүнслэгээр хүн хамгийн түрүүний авралын зар тараа бурханд итгэдэг бол сайн байна. Тэгвэл түүнээс чөлөөл тийм. Яаж чөлөөлтийг өгвөл яг одоо бүгд хамтдаа залбирцгаая. Яг одоо Назарын Есүс нэрээр танд надад адилхан эрх мэдлийг өгдсөн. Та энэ бичлэгийн дагуу та итгэлтэйгээр хамт залбирч байвал итгэсний чинь дагуу энэ зүйлс биелэх болно. Энэхүү зүйлс биелэж тэр хүмүүс чөлөөлөгдөж тэдний амьдрал өөрчлөгдөх болно гэдгийг тунгалж байна. Тэгээд яг би та хинч залбирсан энэ биелэх болно. Та итгэлтэйгээр залбирх чухал. Түүнээс хин нэгнээр юм уу өөртөө үргэлжлэж болохгүй, өөрийнхөө залбиралд эргэлдэж болохгүй, өөрийнхөө залбиралд эргэлзээд тэр үгэнд муурын сүнсэнд бол дуртай шүү дээ. Нөө ингэж боддог юм биш. Тэгэхээр энэ чинь хариулагдахгүй шүү дээ. Одоо жишээ нь за пастороор залбирлаа. Би ер нь миний залбирал ер нь болохгүй байх, дутуу байх. Ингээл уугаалаа шүү дээ. Ингээл нь шүү дээ. Энэ нэг юм ингээл уугаалаа шүү дээ хэрөө. Миний залбир болохгүй нь энэ эргэлзэж залбирдаг юм байна. Тэгэхээр энэний залбирлыг саад болох нь тодорхой юм. Энэ залбирал угаас бүтэхгүй бүтлгүүтлүүдийг яла бүтлгүүтлийн сүнсөө дараад гэдэг дарах жишээ нэг заяа. Тэр өөрийнхөө аман дээр маш боломжтой. Миний залбирал бүтэн ихийг хөдөлгөж чаддаа. Би итгэлтэйгээр залбирч байна. Бузар сүнсүүдийг хөөх эрх мэдлүүдийг бурхан надад өгсөн. Тэр эрх мэдлийг би яг ашиглаж байна. Гэт эдгээр зүйлсүүдийг мэдээд бурханы өгсөн эрх мэдлийн дагуу залбирх юм аа. За яг одоо бид тэрхүү чөлөөлт хэрэгцээд байгаа. Ямар нэг хэтэрхий компьютерын доонод тоглоод байгаа. Магадгүй та өөрөө хэтэрхийг тоглоод байгаа. Магадгүй та гар утаснаас бүр салж чадахгүй байгаа тийм. Тэгээс кино үзэхээр зогсож чадахгүй болчиход байгаа гэдэг.
олон би чихэртэй мэдгээсээ зогсож чаддгүй эхэлчихээр зогсож чаддгүй гих мэтэр хүмүүс ярьдаг шүү дээ. Тэгээ гих мэтэр иймэрхүү зүйлсээс чөлөөлөгдөх нь үнэхээр чухал. Энэ зүйлсүүдийг сүнслэг зүйлс байгаа гэж итгэж байгаа бол мэдээж яг нэг итгэдэг хүмүүсийн дагуу чөлөөлөлтөнд итгэдэг хүмүүсийн дагуу сонсож байгаа гэж итгэж байна. Эдгэрхүү тэр сүнслэг зүйлсүүд байгаа гэж итгэж байгаа бол хамтдаа хөөцгөөе. Назар Есүсийн нэрээр яг л надаас дон донлтын бузар сонсуудыг зайлуулж гаргаж хайж байна. Энэ үздэг бузар сонсуудыг хөөн зайлж гаргаж хайж байна. Назар Есүсийн нэрээр зайлгдж хайж байна. Сонсож байгаа хүмүүсээс зайлтгахыг тушааж байна. Одоо өөр хөдлөө залбирч байгаа л за бас дахиад одоо гар унцгийн дон донтол байвал тэр гар унцгийн дон донтол тэр салж чадахгүй байгаа тэрнээс зүйлүүдийг Назарын Есүсээр хөөн зайлж гаргаж хайж байна. Цэвэрлж байна. Компьютерийн дон донтол яг Назарын Есүсээр надаас зайлтгахыг тушааж байна. Цэвэрлж байна. Есүсээр цэвэрлж байна. Зайлуул гаргаж хайж байна. Зайлцах Назарын Есүсээр хөөн зайлж гаргаж хайж байна. Бүгдийг хөөн зайлуулж байна. Гаргаж хайж байна. Тушааж байна. Зайлуулан гаргаж хайж байна. Назарын Есүсийн эрх мэдэлтэй нэртэйгээр хааллалуя. Ора башра бас. Наврагчлуулыг бид нар яах вэ? Залбирх нь өөрөөсөө бүрэн тгийд нэг хилээд нэг чөлөөлөд хайчна. Донтолтын сүнс өөд шүү дээ. Хідэн донтолтын сүнс хүн байж болох юм. Хид байна бүгдийн хүн. Эртэн бид нар 85 гоочоод хог шүрдээд галтгоо заваарахаар яас их заваардаг өчтөр арч зурж өдөрч арчсан жилийн өмнө арчсан яас их арчигдаж яас их цэвэрлэгдэж дуустдаг юм гэж бид нар тэгдэггүй шүү дээ. Тэгэхээр яг тэр байдлаас бид нар чөлөөлөхийн тулд бид нар хэд байж болох юм хэд байна бүгдийн хүн. Тэгээд өмнө би галтгооноос чалыг цэвэрлэдэг шүү дээ. Яасыг цэвэрлэдэг юм. Тэгээд муухай болол болохоор нь тэгэл цэвэрлэл гаргаад байна. Тэгээс юм яас талхаад байдгүй шиг. Тэгээд энэ сүнслэг цэвэрлэгэн дээр аль нэг цэвэрлэгээ гарч ирэх зүйлээ тэрийг цэвэрлэнэ. Тэрнээс залхаж малхаад байх юм байхгүй. Галтгоогоо цэвэрлэгээ хизээж залхдаггүй шиг сүнслэг цэвэрлэгээ дон донлын сүнс хөөгөөд тэгээд хэрвээ чөлөөлөгдсөн хүн мэдэх нь амархан нэг тэгж кино үзэх хүсэлэг болчихно. Нэг утас муцыг ингэж үзэх нь тэгж юм тэрийг контролдож удирдах чаддаг болоод эхэлдэг. Удирдах чадахгүй байх юм бол яг тэр хүсэлэг зүйлсүүдийг хөөх нь чухал байна. Тэгээд тэрийг цэвэрлэх нь чухал байна. Тэр хамтаа санаа нэгдэн залбирч ийн бүгдээр хааллалуя. Тэгэхээр одоо яг дон донлтын бузар хонцуудыг хөөн зайлан гаргаж хайж байна. Кофений дон донлтоо зайлцгааг тушааж байна. Назарын Есүсээр хөөн зайлан гаргаж хайж байна. Цэвэрлж байна. Есүсийн нэрээр хамтаа санаа нэгдэж байна. Ура башера басара Назарын Есүсээр хөөн зайлан гаргаж хайж байна. Би гэдэг нь болохоор би та бүдэд бичлэг хийж байхдаа би өөрийгөө чөлөөлж байгаа ш. Та яг залбирж байхдаа та өөр дөрөө би гэж хийх байхгүй юу? Сонсож байгаа хүн зориулж хийж байгаа ш та. Тэгээд дараа нь хажуудлынхаа найз нөхдийнхөө бас хамаасан садаа чөлөөлт болохоор тэрийг гэж залбирх шүү дээ. Түүнээс би ганц өөртөө зориулж байгаа биш. Сонсож байгаа хүн өөртөө би гэж чөлөөлт хийх тулчоо. Яг და би өөрөөсөө дон онолтын бузар хонцуудыг хөөн зайлан гаргаж хайж байна. Жоох юм болохоо болоод юм болохоо болоод хэлэхээр л ингээл гал зурх гад эхэлдэг тэр бузар хонцуудыг хөөн зайлан гаргаж хайж байна. Назарын Есүсээр хөөн зайлан гаргаж хайж зайлг тушааж байна. Назарын Есүс нэрээр би зайлуулан гаргаж хайж байна. Зайлтхаа гэж шааж цэвэрлж байна. Бурхны ажлыг урагшаа хийгээд тууштай байгаа саад бол тэр бузар хонцуудыг Назарын Есүсээр хөөн зайлан гаргаж хайж байна. Зайлтхаа гэж шааж цэвэрлж байна. Есүсээр зайлан гаргаж хайж цэвэрлж байна. Зайлтхаа гэж шааж байна. Аллилуйя. Назарын Есүсийн нэр хамтаа санаа нэгдэж байна. Залбирч байна. Тэр бузар хонцуудыг зайлуулан гаргаж хайж байна. Яг хамтаа санаа нэгдэн зайлан гаргаж хайж байна. Бузар сүнсүүдийг хөөн зайлан гаргаж байна. Садар самууны бузар сүнсүүдийг зайлан гаргаж хайж байна. Хөөн зайлуулж гаргаж хайж байна. Цэвэрлж байна. Эцэг Есүс нэрээр цэвэрлж байна. Халелуя. Ра башара басара башара басара башара ра башара касара башара хамтаа санаа нэгдэж байна. Залбирч байна. Оо халелуя. Та сахи хамгаалдаг тань баярлалаа. Ерөөдөг тань баярлалаа. Удирддаг тань баярлалаа. Халелуя. Танд өргөн даатгах чинь цэвэрлж байна. Есүс нэрээр цэвэрлж байна. Хааллалуя. Өргөжлүүлээд бүгд хамтаа залбирцгаая. Ямар залбирал хийх вэ гэвэл тэр бусад яг тэрхүү архитан согтуурах гэдэг хүмүүс тэгээд бас өөрсдөө мэдчихэд ямар хүмүүсийг бид нар чөлөөлөх вэ? Бурханд итгэдэг хүмүүсийг бид нар чөлөөлөх гэдэг асуудал хөө.
Итгэдэггүй хүмүүсийг ч гэсэн бид нар чөлөөлтийн залбирд Есүс хийжсэн. Тэрийг л таны сонголтын дагуу. Тэгээ итгэдэг хүмүүс, бурханд итгэдэг хүмүүс тэрийг сүнслэг чөлөөлтийг хийхдээ тэд нар бурханд хизээний цагт итгэсэн ч гэсэн өргөдлөлөд архиугаад ингээд амьдрал нь болохгүй, бодлоготой хань ажилдаа суухгүй, ялгаатай хүүхдийн талбар хүмүүнтэй суухгүй байх тохиолдолд арх донтолтын сүнс их байна. Тэр донтолтын сүнсүүдийг назар Есүсээр яг тэр хүнээс одоо хэн байдаг хүүхдээсээ нөө бэрээсээ нөө тэр хүнээс аав ээжээс яг хөөн зайлуулан гаргаж хайж байна. Донтолтын сүнснүүд зайлцгаа гэж тушааж байна. Назар Есүсээр эрхэм мэдэлтэйгээр зайлуулан гаргаж хайж байна. Зайлцгаа гэж тушааж байна. Цэвэрлж байна. Эцэг Есүсээр залбирч байна. Хамтаа санаа нэгтэн залбирч байна. Тэр бодол сүнсүүдийг хөөн зайлуулан гаргаж хайж байна. Тамхины донтолтыг үүсгэж байгаа донтуулаад байгаа тэр бодол сүнсүүдийг зайлуулан гаргаж хайж байна. Тамхин донтолтоо үзүүлээд байгаа бодол сүнсүүдийг назар Есүснээр хөөн зайлуулан гаргаж хайж байна. Зайлцгааг тушааж байна. Яг одоо зайлцгааг тушааж байна. Назар Есүсээр хөндлөндөө. Яг тэр хүмүүнээс ба хүмүүсээс тэрхүү садар самууны бодол сүнсүүдийг хөөн зайлуулан гаргаж хайж байна. Зайлцгааг тушааж байна. Болохгүй юм үзүүлээд байгаа. Болохгүй юм харуулаад байгаа бодол сүнсүүдийг назар Есүснээр би зайлуулан гаргаж хайж байна. Хөөн зайлуулж байна. Зайлцгааг тушааж байна. Цэвэрлж байна. Би Есүснээр зэмлэж байна. Өргөдлөө залбирая. Ялангуяа амьдралд нь болохгүй байгаа ингээл хийж байгаа болохгүй юм хийж байгаа унаад байдаг. Ингээд юм бүтлгүүтэй байдаг гэх зэрэг тийм зүйлсүүд. Ерөөл бүтлгүүтлийн сүнс байгаа. Тэр бүтлгүүтлийн сүнсээр тэр хамт залбирая. Хамтаа санаа нэгдэж байна. Тэр бүтлгүүтлийн бодол сүнсүүдийг хөөн зайлуулан гаргаж хайж байна, цэвэрлж байна. Эцэг Есүснээр цэвэрлж байна, зайлуулан гаргаж хайж байна. Хамтаа санаа нэгж байна. Тэр бүтлгүүтлийн бодол сүнсүүд зайлцгаа назар Есүснээр зайлуулан гаргаж хайж байна, хөөн зайлуулж байна. Гаргаж хайж байна. Бүтлгүүтлийн бодол сүнсүүд хөөн зайлуулан гаргаж хайж байна. Тэр хүмүүсээс бол миний амьдралаас зайлцгаа өгдөж байна. Бүтлгүүтэлд байгаа ажил төрөл байлгаа зүйлсүүдийг бүтлгүүтэлд тэр бодол сүнсүүдийг хөөн зайлуулан гаргаж хайж байна. Назар Есүснээр яг л зайлцгаа өгдөж байна. Цэвэрлж байна. Есүснээр хаална. Ора башара басара. Хамтаа санаа нэгж залбирч байна. Ора башара касара. Шара басара. Бүтлгүүтлийн сүнсүүд зайлцгаа зайлуулан гаргаж хайж хөөн зайлуулж цэвэрлж байна. Есүснээр цэвэрлж байна. Зайлуулан гаргаж хайж байна. Цэвэрлж байна. Халелуя. Ра башара бакасара башара. Ра басара башара. Шарара сара башара касара. Хамтаа санаа нэгж байна. Залбирч байна. Цэвэрлж байна. Есүснээр цэвэрлж байна. Халелуя. Башара касара шарабасара. Хамтаа санаа нэгж чинь цэвэрлж чинь тэр бодол сүнсийг зайлуулан гаргаж хайж чинь хөөн зайлуулж чинь цэвэрлж чинь назараа Есүснээр булгаа болоод байгаа тэр хулгайч сүнсүүдийг хөөн зайлуулан гаргаж хайж чинь. Тэр хүүхдтэй болохгүй бол тэр хүүхдтэй болох садалж үхлийн сүнсүүдийг зайлуулан гаргаж хайж чинь. Хүүхдтэй болохгүй байх магадлал нь олон зүйлс үүдэг. Нэг зүйлснээс үхлийн сүнс үүдэг. Үхлийн сүнсийг хөөн зайлуулж чинь гаргаж хайж чинь цэвэрлж чинь. Зайлцгааг тушааж назараа Есүснээр зайлуулан гаргаж хайж байна. Хөөн зайлуулж байна. Үхлийн сүнсээс үхлийн сүнсүүд зайлцгааг тушааж назараа Есүснээр. Тэрс удмын хараалал удам дунд ямар нэг хараал байсан бол аль олон овоо бас ингээд шүтж олон шүтэн бүгдийн гимшин үүнээс үлдсэн наалцсан сүнсүүдийг бодор сүнсүүдийг назараа Есүс хөөн зайлуулж гаргаж хайж цэвэрлж байна. Ингээд өргөдлөлн сүнслэг залбирлуулсан цэвэрлэг хийх нь чухал байгаа шүү. Та бүдийг урамшуулж энэ цэвэрлэн төр хүч чадалтай байгаа нэ. Дуусан дуудлагуудыг хамгийн сайнаар бийтүүлээрэй гэж та бүдийг уриалж байна. Та бүдийг эзэн бурхан өрөөх болтугай. Түүний мотор та бүдтэй хамт байх болтугай. Аллилуйя.
Уура башара басарарара. Залбирч гин өргөжлүүлэн залбирч гин уура башара басарарара. Есүс нэрээр залбирч гин намтаа санаа гэж. Ра башара бакара басарарара. Нара башара бакарарара. Ра башара басарарара. Ра башара. Залбирч цэвэрлж гин Есүс нэрээр хамтаа санаа навч. Ра башара. Уура басара башарарара. Эзний дотор үнээр зоригжуулах юм. Наагуудаас эднээс өгч байгаа урамшуулж чиглүүлэгээс илчлэлт ирж байна. Тэгээд яг тэмцэж байгаа альва нэг зүйлстэй тэмцэж байгаа хүн байна. Эзэн бурхан таны тэмцэл дундаа бас өөрөө алдаа хийсэн хүн байна. Өөрийнхөө махан биеэрээ дураараа явж хагаад хүний тэмцлийг зогсоосон. Өөрийнхөө махан биеэр наадах чинь бишээ болоо тайван бай удаачаар хингтийг биш гэж байгаа хүний тэмцэл дунд өөрөө урдуур нор цаад болоод тэрний үр дүн ингээ хүлээн зөвшөөрж байгаа. Одоо ингээ өөр хүний амьдралд бурхан ажиллаж байгаа. Тэр юм нь тань таалагдаагүй. Тэгээд та тэнд марч зогсоосон байна. Цаад болсон байна. Тэгээд тэр цаад болсон дамжуулаад тэр хүний амьдрал тэр саад болоод бурхны дуудлагын дагуу хөдлөх ёстой байсан зүйлсээс зогсоод тэрнээсээ хойш яг ингээд ухарчаад хөдлөхгүй ингээд байгаад байгаа бөгөөд энэ дэр саад болцсон хүн хэцүү байгаад байгаа юм байна. Энэ зүйл нь тэрний одоо үр дүн үргэлжлээл яваалаа. Бурхны дуудагдсан газар бурхны хүмүүс очих ёстой хүмүүс нь очино. Явах ёстой хүмүүс нь явна. Дуудлагаа биелүүлэх ёстой хүмүүс нь биелүүлнэ. Тэрөө биелүүлэхгүй л энэ болохгүй юм аа. Биелүүлэхгүй л энэ болохгүй. Бурхан дуудагдсан газар, бурхны дуудагдсан дуудлагыг тэр хүн дуудлага биелүүлнэ. Тэгэхээр энэ хэсэгүүлэх хүмүүс нь яг бусдын дуудлагаар саад болцсон хүмүүс нь гимшин. Тэгээд тэр нь дуудлага тэр өөр хүмүүсийн амьдрал дуудлагуудыг биелүүлсэн саад болсондоо гимшин. Тэр дуудлагуудыг саад болсноо гимшээ. Тэгээд тэр байдлаас эргээд тэр хүмүүсийг өрөөнө. Өдөр төмжийн дагуу өрөөх болтгоо. Тэгсэн ч гэсэн тань таалагдахгүй заяа. Яг тэгвэл энэ таны дуудлага биш. Энэ бол бурхны дуудлага шин дандаа улаан тэнгисийг ингээд онгойлгодог байхгүй юу? Улаан тэнгисийг онгойлгодог, итгэл шаардсан хүч чадалтай зүйлээд. Тань таалагдахгүй байсан ч гэсэн та энэ хэрэг бурхны дуудлага тэр хүний амьдрал зөвшөөрөхгүй бол та саад болж байна. Гацчихын сүлд хожим бурхнаас маш тийм шүүлт авна. Яагаад зогсоож байгаа юм чи? Яагаад ингэж байгаа юм чи гэдэг. Тэрхүү шүүлт авна. Энэ зүйлийг мэдэрч байвал энэ зүйлээс гимшээд хэрэгцээтэй тэгээд бас хэрэгцээтэй байна. Аллаа. Тань өргөн даатч байна бурхан. Бүх залбир бүх чиглэл эзэн таны өдөртөмжийн дагуу байх болтугай. Таны өдөртөмжийн дагуу бүх л өдөртөм чиглүүлэх болтугай. Есүс нэрээр ерөөн залбирч байна. Хүнийг бүр ерөөн залбирч байна. Амен. Халелуя. Халелуя. Есүс нэрээр залбирч байна. Амен. Халелуя. Башар. Хамтаа санаа нэгж залбирч байна. Амен.